За сайн байцгаана өрхөн үзэгчтэй. За манай Free Podcast-ийн ээлжид нэгэн дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. За энэхүү дугаарыг бид бол бүгд найрамдах Ирланд улсын нийслэл хот буюу Дублин хотоос та бүхэндээ хүрэхээр бэлэн болсон байна. За өнөөдрийн дугаарт маань бол манай гэрэл тод маань төчнөр оролцож байгаа. За тэгээд урилгыг хүлээн аваад за бас энэ одоо амьдарч байгаа оршин сууж байгаа хотынхоо талаар түүхийн талаар бас ярилцах чад бол маш их баяртай байна. За Телеграттай болон бас Free Podcast-ийнханда урьж оролцуулсанд баярлалаа гэж хэлмээр байна. За үзэгч та бүгдийн мэдж байгаачлан Дублин хотын түүх, за ер нь Ирланд улсын түүх. За тэр дундаа бүгд найрамдах Ирланд улсын түүх бол яг энэ хоттой бол салшгүй холбоотой байдаг. За тийм учраас энэ хот одоо яаж үүсв? За энэ хотод ямар чухал үйл явдлууд болов? Дээрээс нь сүүлийн жилүүдэд бол бүгд найрамдах Ирланд улсад бол Монгол улсаас одоо их хэмжээгээр монголчууд маань англи хэл сурах, за ажил хөдөлмөр эрхлэх гэх мэтийн олон төрлийн шалтгаанаар бол энэ улсыг зорих болсон. Тэгэхээр бас Монголоос бол даруй одоо бараг 7-8 мянган км хол за энэ улсын талаарх мэдээлэл бол хэрэгтэй байхаа гэж үзэж байна тий. Тэгэхээр эхлээд ер нь одоо Дублин хотын талаар энд монголчууд одоо хэр их монголчууд амьдарч байна. За ер нь хотын эдийн засгийн байдал нь юу юм? За дээрэс нь аль бие усны хэл нь юу юм? Эдийн засаг нь юун дээрээ тогтож байна? За мөн одоо ерөнхийдөө Ирланд улсын бас газар зүйн онцлог, байршил гэдгийн талаар эхлээд бас яриагаа эхэлсэн дээр байх гэж бодож байна тийм. За Ирландын бүгд найрамдах улс. За энэ улс маань бол газрын зурагт бол одоо энэ жижигхэн арал дээр Их Британий арлуудын баруун зүгт оршдог. Газар зүйн байрлалын хувьд нэг онцлог гэвээс ерөөсөө Атлантын далай зүүн эрэг дээр нь оршдог буюу нэгсэндээ Европын одоо их газрын Европоос бүр баруун тишээ ясаа одоо Европын баг хамгийн баруун тал Исландыг тооцохгүйгээр бол баруун тал байдаг улс гэж бол үзэж болно. Тийм тэгээд газар зүйн онцлог болоод за цаг агарын энэ орчин бол ерөөсөө хоорондоо маш нэгт уялдаатай. Яг гэхээр Ирланд улс маань бол яг энэ жижигхэн энэ маргад ногоон арал маань бол ерөөсөө цагуурын хувьд бол эрсдэс уур амьсгалтай орн бол биш. Монгол шигч гэдэг юм уу те. Өвлөн тэгж хахир үүдэн болохгүй. За зундаа бас тэмч амир их газрын Европ шиг тэгж айхтар халаад идэггүй юм орн байгаа. Ер нь бол цагуурын хувьд харьцангуй таатай гэж хэлж болох байж. Гэхдээ бас нөгөө талаараа өөрөө эн чин эргийн орн баруун талд Атлантын далай байдаг. Зүүн талд олонгот Ирландын тэнгис байгаа. Тийм болохоор энэ бол салхи болоод хурд тундас маш их ордог. Хурд тундас гэхээр одоо бороо л гэсэн үг. Ер нь бол бороо салхи жилийн ер нь л зунаас босоод илрэлт нь бол ер нь л бороо л орж илээдэг ийм газар байгаа. Тэгээд бас энэ нэг гайхаад байгаа юм. Ерөөсөө энэ хойд өргөргийн ч одоо баг 55 градус цавцаа баг оршиж байгаа. Нилээн хойшоо төөл рүүгээ төгсөн ийм газар гэхэд ерөөхдөө энэ цаг агаар нь харьцангуй дулаахан байдгийн бас нэг учир бол ялтчихгүй нь баруун зүгийн энэ Атлантын том далайтай холбоотой тий. Яг тэгэхээр энд эргийн том салхи байна. За нэг улирлын чанартай мосон салхины нөлөө байдаг ч юм уу. За энийг ингээ Атлантын далайн зүүн эргийг дагаад Gulf Stream-ийн дулаан урсгал явж байгаа. Энэ бол ингээд Ирландын энэ маргад ногоон аралт ирэх цаг уурыг, цаг агаарыг ерөөхдөө бол бүрдүүлж идэг, балансалж идэг. Тэгэхээр өргөгийн хувьд бол баг Стокгольм хоттой бараг нэг өргөр дээр орших шахуу нэлээдтэй Дайн, Амстердам, Нидерланд зэрэгтэй өргөргийн хувьд бол маш хойшоо оршдог юм улс байгаа. Тийм тэгээд цаг агарын хувьд бол тийм онцлогтой. За өвлөн тэгж хахир хүүтэн болохгүй ч ер нь бол салхи бороо маш ихтэй. Тэгээд манай энэ Монголоос ирсэн бид нар чи Төв Азад нэг өндөр даралтай газар эрсдэс байгалийн уур амьсгал байдаг болохоор ийм газар үж ирэхэд бас эхний нэг 2 жил мэл ер нь бол бас энэ цаг агарт нь тасгаж бас хэсэг. Энэ бол бас нэг төрлийн чаленж болдог. Манай гэрэлтүүд маань бас нэрээ энэ улсад яг Дублин хотод бол 3 жил гарan амьдарч байгаа шүү дээ тийм 3 жил хагас одоо бараг болох ч юм уу. Тийм. За хотын хүн амын талаар хүн ам зүй тэгээд эдийн засаг бас юм дээр тогтож байна тийм. За хотын хүн амын хувьд бол за яг 2022 оны байдлаар ерөнхий судалгаа статистик хараад үзэхэд бол нийт Ирланд иргэдийн тоо 5 сая гэж үздэг.
Энэ нийт Ирланд иргэдийн тоо гэдэг нь юу гэсэн хэрэг ерөөсөө энэ Republic of Ireland буюу энэ Ирландын бүгд найрамдах улсын тоо. Харин Умард Ирландыг оруулаад энэ арал дээрх нийт хүмийн тоо гэх юм бол хүн амын тоо гэвэл 7 сая гаруй явчихдаг. Тэгээд энэ бол мэдээж зөвхөн Ирланд иргэн шилтэй хүний тоо. Түүнээс гадна бол энд иммиграцийн хөдөлгөөн, цагаачтын хөдөлгөөн, энэ тэндээс дэлхийн өнцөг бодломоороос орж ирж ажиллаж байгаа, сурч байгаа хүмүүсийн тоог ерөөхдөө аваад энэ яг арал дээр оршиж байгаа хүний тоог аваад үзэл айгүй бараг 8-9 сая төгөх байх гэсэн тийм тоон үзүүлэлт байгаа. Тэгээд хүн амын популяцийн тархалтын энэ юу бол ерөөсөө Дублин хот бол мэдээж хамгийн том хот нь Cosmopolitan Metropolis гэдэг хотгаараа бараг 1.5 сая хүн бараг энэ хотод ажил төрдөг. За тэгээд удаалаад Cork, Galway, Limerick гэх дараагийн том дэд бүтцийн хотууд маань ороод явдаг. Тэгээ ерөөхдөө газар зүйн онцлогийн хувьд түрүүн бас нэг дуртай юм гээл энэ ерөөсөө аюу харьцангуй нам дор газар гэдэг. Угаасаа ардлын орн болохоор ойлгомжтой. Тэгээд нутгийн одоо дунд хэсэг бол ерөөхдөө тал нутаг. Ерөөсөө мод байхгүй тал ерөөсөө бэлчээрийн нутаг гэж хэлж болохоор за урагшаага жоохон Wicklow-ийн өндөр улс байж болно. За баруун тишийг бол нэлээд хад хавцал ихтэй. Энэ нөгөө нэг далайн нөгөө нэг цохилтоос болоод чулуун илэгддэг ч юм уу те. Тэгээд энэ хайва хад хавцал ихтэй энэ нутаг байгаа. Тэгээ энийгээ бас дагаад энэ хүн онцгийн тархалт нь бас ингээд дундуураа гэхээс л ер нь эргээ дагсан ийм хотууд айгүй их. Тэгэхээр ерөөдөө эргээ дагаж ингэж хүн ам нь илүү их суурьшдаг хоттоо дагаж явдаг. Ийм юм бас цагаачлалын асуудлаар бас төрдөж байна. Ер нь бол сүүлийн жилүүдэд ер нь ганцхан одоо Ирланд гэлтгүүгээр Европын өндөр хөгжилтэй орнуудад бол цагаачлалын асуудал маш хүн дээр хөндөгдөж штэ тий. Тэгэхээр ер нь Ирланд улсад ер нь аль улсуудаас ямар хуу бүс нутгаас ер нь хүмүүс ирж амьдарч байна. За бас ирэх хамгийн том зорилго нь ямар зорилгоор энэ улсад одоо ирж амьдарч байна. Тийм. За энэ иммиграцийн хөдөлгөөнийг харахад ерөөсө хэд хэдэн голлох бүс нутгууд байгаа даа. Тэгээд мэдээж хамгийн том хувийг бүрдүүлж байгаа нь бол Европ өөрөө. Яг тэгэхээр нөө Brexit-ийн асуудал Англи Европын холбооноос гарчдаг. За тэнгууд манай Ирланд мэн болгоод өөрөө одоо Европын холбоонд Европта царын ганцаа англиар ярьдаг орн болчлоо. Тэгээд энэ бол бас айгүй том давуу тал болж байгаа. Яг гэх юм бол англи хэл сурахаар явж байгаа маш олон оюутан залуучууд одоо бидний үеийн залууч ингэж ийшээ Ирландад ирдэг. За тэгэхээр энэ одоо ингээд сургууль сурах чагаа англи сурах чагаа энэ оюутан залуус нэг том хөдөлгөөн байд. Тэгээ нөө түрүүн Европыг дурдсанчлаа. Европын орны одоо энэ Европын орны одоо нэг гишүүнчлэлийн орн болохоор яалтчгүй нөө Европ хоорондоо одоо нөгөө нэг иммиграцийн хөдөлгөөн бол чөлөөтэй байх хэрэгтэй. Тэр утгаараа энэ чинь эдийн засгаараа бас сүүлийн жилүүдэд маш өндөр үзүүлэлттэй байгаа болохоор хүмүүсээс амьдралаа сайжруулах, энд очиод магадгүй хөрөнгө цуглуулах ч гэдэг юм уу иймэрхүү шалтгаануудтай улмаас энд айгүй их дөрвж ирнэ, цагаачилж ирдэг. За тэгээд яг бас Латин Америкууд байна. Мексик байна, Аргентин, Чили, Бразил гэх мэт орнуудаас одоо нэг гэсэндээ дэлхийн 3 дахь орнуудаас маш их оюутан залуучууд ер нь хүмүүс энд ирдэг. За Хятадууд их ирнэ. За нөгөө энэтхэг Пакистан, Афганистан, Дундад Азийн орнууд маань их ирдэг. Африкаас энэ Нигерия, Нигер гэх улсуудаас бас аюул олон хүмүүс ирдэг. За тэгээд үүнээс гадна хамгийн ерөөсөө энэ нэг дөрвөстийн энэ цагаачлагчдын яг энэ хүн ам зүг нь хамгийн одоо энэ тэргүүлж байгаа юу бол энэ зүүн Европ бас. Тэгээ Польш, Украин, Беларусь, Румын, за тэгээ нөгөө Балтийн 3 орн гэдэг ч юм уу. Тэгээ энэ яагаад гэж анхаар яг нөгөө зөвлөлт толгойд бол задраад тэр чинь хизээ илээ 1991 оноос хойш тэгэл 91 ханаас хойш тэгээ Европын холбоо чинь шинээр гишүүнжил аваад тэгээд энэ зүүн одоо тийм зүүн Европын улсууд чинь зөвлөлт толгойд задарснаас хийш орж байгаа. Тэнгууд тэндээс нөгөө нэг шинэ амьдралыг одоо хүсэж байгаа ч юм амьдралаа сайжруулах амьдрал хөөж ирсэн маш олон хүмүүс байдаг. Тэгээд энд юунаас Польшууд ялангуяа маш их Польш дэлгүүрүүд айгүй байгаа. Тэгээд сүүлийн жилүүдэд бид нар монголчууд бас хаасан төв хазаас бид нар бас Европт ирээд ингээд суралцж байгаа. Сүүлийн үеийн судалгаа гэх юм бол 2025 оны хүн амын одоо тоон статистикаас бол 5600 монгол иргэн одоо албан ёсны визтэйгээр Ирланд улсад амьдарч байна. Түрүүн бас нөгөө манай гэрэлтод хэллээ
Шенгений бүс нутаг гээд гэхдээ бүгд найрамдах Ирланд улсын визийг авах юм бол Шенгений улсуудаар бол аялна гэсэн үг бол биш шүү дээ тийм. Шенгений юунда орохгүй тий. Би түрүү харин тий амдаараа тэрсэн Шенген Европын холбоонд л байгаа. Гэхдээ Шенгений бүс нутагт бол ордоггүй. За одоо хоёул үндсэн сэдв рүүгээ орё тий. Хамгийн анх ер нь энэ Ирландын арал дээр ямар хуу хүмүүс амьдарч байв. Ер нь түүхэн хизээнээс эхэлж гин. За тэгээд ер нь одоо энэ нийслэл хотын түүх гэдэг сэтгэлгээ авъя тий. Ирландын түүх маань бас аюу сонирхолтой. Сонирхолтой гэхээс илүү энэ ерөөсөө энэ Ирландын энэ маргадногоо арал дээр маш олон үндэстэн маш олон мөхс атнууд ирж ерөнхийдөө өөрсдийнхөө хүчийг энд сорж энэ нэг арлыг эзлэх тэрний хүчний одоо төлөөх өрсөлдөөн бол энэ арал дээр бол ерөөсөө хязгаарч тасарч байгаагүйгээр явсаар хагаад өнөөдөртөө зодлогсон ийм түүхтэй. За тэгээд ерөөсөө түүх эхэлж байгаа үйл явцал ерөөсөө кельтүүдл гэж хэлэх бах баг. Тэрнээс өмнө яг янз бүрийн бүр эртний тэнд хүмүүс амьдарч исэн ч гэдэг юм уу, хөрөл зэвсгийн үед амьдарч исэн ч гэдэг юм уу, иймэрхүү олдврууд бол бас байх магадaltaа. Гэхдээ тэрнээс яг нөгөө тэнд очиж суушаад соёл үүсэж байгаа явцал нөгөө кельтүүд байгаа те. Кельтүүд минь одоогийн энэ Франц, за энэ Австри, Швейцар, Герман хавцаа, Төв Европ хавцаа үүссэн нэг юм за эзэнт гүрэн гэхээсээ илүү арт түмний бүрдэлтэй трибууд ингээд нэгдсэн нэг тэгээд нэг юм нэгдсэн хилтэй, нэгдсэн кельт хилтэй, нэгдсэн нэг юм соёлтой, тэгээд ийм маш эргэлхэг дайчин ийм хүмүүс ерөөсөө байж байгаа. Тэгээд эдгээр ерөөсөө нөгөө ялтчгүй хүн ам нэгсээ тухайн үед Европ дотроо одоо нүүдэл судал хийж байхдаа зарим нөгөө энэ expand хийж байгаа шүү дээ. Бүр газар нутгийн томроо тэгээ явж байхдаа зарим хэсэг нь бол одоо Британий арлуудаар дамжаад Ирландын одоогийн арал дээр ирж байгаа үйл явц байгаа. Тэрнээс дараа одоо яг Ромын эзэнт гүрний сэргэн мандалтын үе байгаа шүү дээ. Манай эртний өмнөхөөс 300-аас одоо манай эртний 100%, 200% хүртэл ч юм уу те. Тэр хугацаанд бол яг нөгөө Юлиус Сезарийн том Европ руу хийсэн кампайн байгаа. Тэгэхэд бол энэ юунуудыг кельтүүдийг ялтчихгүй хойш нь шахаж тэгээд нөгөөдөл маань одоо Британий арлууд дээр очиж зарим тэндээсээ Британий арлуудаас Ирланд руу очих юм иммиграцийн хөдөлгөөн үүсээд тэгээд ерөөхдөө бол кельтүүд одоо энэ маргадногоо арал дээр ирээд тэнд одоо бол соёл иргэн шал анх үүсэж байгаа юм аа. Тэгээд ерөөхдөө бид нар Ирландын түүхийг бүр ихнээс нь аваад үзэх ерөөсөө л кельтүүд л ерөөхдөө яг энэ соёл иргэншлийг бий болгосон. Тэгээ манай үзэгчдүүд бол яг нөгөө өмнөх Ирландын төмсний үлсгэлэн гэдэг дугаар дээр бол Ирланд улсын талаар бас сайн одоо сонсож мэдж авсан байх ер нь газар зүйн байрлалын талаар. Гэхдээ бас дахин хэлэхэд бол энд бол Умард Ирланд болон бүгд найрамдах Ирланд гэдэг ийм хоёр ийм засаг захиргааны одоо юу гэдгийг хоёр тусдаа ийм газрууд байгаа тийм ээ. Энийг арал. Тэгэхээр яг энэ дээр бол бас яг гэрэлтүүд маань хэллээ. Кельтүүдийн одоо их нүүдлээс шалтгаалаад Британий арлууд дээр анх кельтүүд одоо газардаж иржээ гэдэг. За түүний араас бас л одоо их ард түмнүүдийн хөдөлгөөн. Ер нь одоо энэ Төв Европоос их ард түмнүүд бас нүүдэл их хийдэг штэ тий. Түүний бас нэгэн жишээ нь бол кельтүүдийн араас одоо баруун тишээ одоо Английн English Channel-ыг, Английн сургийг давж явсан хүмүүс бол энэ YouTube, одоо англо, саксончууд гэж ярьдаг штэ тий. Одоогийн яг англичуудын бол өвөг ийм үндэстнүүд ингээд нүүж ирээд тухайн үедээ одоо Британий арлууд дээр суурьшсан байсан тэр кельт одоо тэр ард түмнүүдийг баруун тишээ одоо заримыг нь хойшно гэж төрөлт хийсэн байгаа юм л да тий. Тэгээд тэр англочууд, саксончууд бол одоо Wessex ч юм уу, Kent ч юм уу, одоо Sussex ч юм уу тий, Cumbria ч юм олон ийм том ийм kingdom-уудыг үүсгээд харин кельт одоо түрэгдсэн одоо энэ ард түмнүүд нь одоогийн одоо нэгдсэн манд улсын харьяанд байгаа Шотланд тий, Скотланд, за бас баруун талын одоо Wales, за мөн одоо Ирландын арал дээр байгаа энэ кельтүүд бол англи саксончуудад түрэгдсэн ийм ард түмэн байна гэж хэлж болно тий. За хотын хувьд яг Дублин хотын анхны суурь хизээ чулуун тавигдсан байна. Энээс өмнө тий хоёлаа ингээ жоох ухраад явхад бол нөгөө кельтүүд чинь бол одоо очсон байгаа штэ. Тэгээд энэ маргадногоо арал дээр болж байгаа нэг үйл явц гэхээр тэнд ерөөсө кельтүүд очингуудаа яг нөгөө нэг өөрсдийн tribe тэр овгийн кланы системээ ерөөсө бариад тавцсан. Тэндээ бас тэгэл өөрсдийнхөө одоо вант улсуудыг байгуулж, kingdom-уудыг байгуулж эхэлж байгаа. Тэгээд тэр нь өдгөө бас гайхалтай. Одоо хүртэл 2000 баг 2500 жилийн турш хүртэлтэй одоо хүртэл энэ систем одоо хүртэл явж байгаа гэдэг нь бол гайхалтай. Тэгээд энэ юу гэсэн үг гэхээр одоо нутгийн баруун талд Connacht, хойно Ulster, зүүн талдаа Leinster,
Тэгээд урд хэсэгт болохоор тэгээ Мюнстер ингээд 4 хуваагдсан. Тэгэл нөгөө нэг вангууд чи хоорондоо үзэлцээлээдэг ингээл тэнд ерөөсөө юу яахгүй. Суурьшмал соёл иргэншлийг үүсгэхгүй. Нэгэсэндээ тогтсон тийм суурьшмал хотыг үүсгэхгүй. Нилээн удаж байгаа. Жижиг суурин суурин тэгэл нэг нүүдэлдэг эсвэл нэг юм байгуулчаал тэндээ амьдардаг ч юм ингээд. За тэгээд эндээс одоо ингээд жоохон урагшаа гүйлгээд үзэн гол тэнд нэг том явж байгаа үйл явцаал нөгөө умардын нөхдөд буюу вайкингчууд ирж байгаа үйл явц байгаа шүү дээ. Тэгээ вайкингууд за хойноос хүрэдэрлээ. Умартаас ороод ирж байгаа. Тэгээд ерөөсөө энэ одоогийн энэ Дублины Bay буюу Дублин булангийн яг одоогийн бидний байгаа энэ Дублинд бол ерөөхдөө энэ портыг байгуулсан. Яг тэгээ вайкингчууд нөгөө өөрсдөө том юм урт лонг шипүүдтэйг орж ирж байгаа шүү дээ. Тэгэхээр бас алсын амбиц зорилго бол ерөөсөө их газрын Европтой хөдөлთა хийх зорилго байгаа. Тийм болохоор ерөөсөө энэ портыг хамгийн боломжтой нэг юм булан аваад тэрийг ерөөсөө хот болгож байгаа үйл явц. Тэгээд хот босгод мэдээж гол хүчин зүйл бол ус те цэвэр усны хангамж гэдэг зүйл маш чухал. Энэ ч утгаараа River Liffey буюу Liffey гол одоо Дублин хотын яг тэс орсдог урсдаг. За тэгээд урагшаага болоход Podle Stream гэдэг Podle одоо урсгалч гэх юм уу горигч гэх юм уу те нэг юм жижигхэн урсгал байгаа. Тэгээд энэ горих маань ерөөсөө энэ Liffey мөрөн рүү цутгаад ороод ирдэг. Тэгэнгүүт энэ хэсэгт нь ингээд нэг юм усны айсаа хэсэг үүсэж байгаа те. Энийг болонгот Viking өөрсдөө хэлэн толгойд Deep Lane гэж хэлээд байгаа. Тэр нь одоо яг юу гэсэн үг юм гэхээр одоо Black Pool буюу хар одоо цөөрөмж гэдэг юм уу хар усны айс авч гэдэг юм уу нэг ийм хэсэг газар байна. Тэгээд энэ Deep Lane гэдэг Viking гаралтай энэ үг маань явсараа байгаад өнөөдрийн Dublin гэдэг нэрийг олж авч байгаа. Тэгэхээр бас энийг харахад энэ бол англи үг биш. Энэ бол Gaelic хэлнээс гаралтай үг биш. Энэ бол Vikingчуудын хурж ирээд энэ хотыг байгуулад тэндээ өгсөн Norse гаралтай үг болж харж байгаа тийм. Тэгэхээр одоо яг энэ Vikingчуудын буюу одоо Викингчуудын бас түүхийг харахаар бол 8 дугаар зууны үед ер нь 700-аад оны үед их тийм одоо халдлага их Европт их өрнүүлж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр энэ бол мэдээж зөвхөн одоо Ирландыг дайрсангүй мэдээж Их Британий арлуудаар бас нэлээд олон газруудыг эзлээ. За тэндээ бүр жишээлх юм бол одоо одоогийн Английн зүүн хойно оршдог York гэдэг хот байгаа тийм. Тэнд бол York-ийн үнэлгийг байгуулад тэнд ингээд суурьч ингээд амьдарч ирсэн тийм хүмүүс байна тийм. Тэгэхээр Викингчууд маань ер нь хамгийн гол зорилго бол энэ Британий арлуудаар дамжаад газруудын тэнгисээр ороод одоогийн одоо Гибралтарын хоолоогоор ороод цаашлаад дорнд Ромын эзэнт гүрэн буюу одоо Византын эзэнт гүрнийг нийслэж одоогийн Стамбул тухайн Константинопол руу баян хотлол хамгийн гол нь очиж худалдаа 8 хийх тийм. Тэгээ ер нь зам таарсан хотуудыг, зам таарсан газруудыг ер нь эзлээл яваад байгаа. Ийм нэг юу гэдэг шуурганд нь Дублин хот өртөө. Дублин хот гэж ер нь Ирландын ер нь л өртөө болон өртөө. Тэгэхээр тэр нөхдөө чинь хамгийн гол нь одоо эвдэрсэн заваа засах, за тэгээд цэвэр усныхаа нөөцийг хангаа цааш аяллаа үргэлжлүүлэх гэдэг дээр мэдээж хэрэг түвшиц газар бомб хэрэгтэй болсон. Одоогийн Дублины булан гэж. Газар зүйн үед ч гэсэн ерөөсө геополитикийн хувьд бол маш өргөчтэй газарт байдаг шүү дээ. Ялтчгүй зүүн талдаа, баруун талдаа, хойд талдаа, нутгийнхаа урд талд бол маш аюулгүй. Тэнд ерөөс Атлантын далай л байгаа шүү дээ. Зүүн талд нь бол Британий арлууд байдаг. За Британий арлуудыг цаагаарн тойроод одоо English Channel ч юм уу Гибралтар шууд их газрын Европ руу тэнд бол худалдаа их боломжтой, арилжаа их боломжтой тий. Тэнгуудаа тэнд чинь бас нөгөө нэг одоо манай Кельт нөхдүүд байгаа шүү дээ. Тэгээд тэндээ хүчээр ч юм уу цэргийн хүчээр тэндээс боолуудыг оруулж ирэх бас боломжтой тий. Боол болгоод тэрийг их газрын Европ руу зарах тэндээсээ буцаад Правс нөө Багдад торгоны замаар торго дурдан авчрах. За эсвэл Францаас варан идэл эсвэл вайн тэ дарсч гэдэг юм уу эсвэл нөгөө зэр зэвсэг мэвсэг оруулж ирдэг ч юм уу тий. Тэгэхээр гар урлалын бүтээгдэхүүнүүд тий. Тэгэхээр энэ зүгээр байжгаад энэ нэг арлын улсыг эзэлчихээс илүү бас нөхдүүдийн Викингчуудын бүр алсыг харсан тэр том зорилгынх нь ерөөсөө нэг айгүй стратегийн чухал юм одоо газар зүйн бүтэц газар болчихж байгаа тийм. Яг энэ талаар одоо Викингчүүдийн тэр нөгөө дайралтын талаар The Vikings гэдэг кино байдаг шүү дээ. Тэн дээр бол маш тодорхой харуулж байгаа юм л да. Хамгийн гол эзлэх ийм тоочкны газрууд нь бол ерөөсөө сүм хийдүүд лөө их хэмжээр ингэж уулгалан ордог. Сүм хийдүүдэд нөгөө ард түмэн чинь
үнэтэй идэлүүдээ хураадаг. За дээрээс нь сүмдээ өргөл барьц өгöd хамгийн баян газрууд л ерөөсөө сүм хийд юм уу да. Тэгээ одоогоор банк гэх юм уу те. Тэндээ одоо аврагч христийн одоо хөшөөг жишээлх юм бол алтцсан одоо баримлаар барихч гэдэг юм уу. Бусад ийм төрлийн христийн шашинтай холбоотойгоор хөгжсөн хэдүүлгийн зүйлсийг бол одоо дээрэмдэх булаах тийм замаар бол томоохон хотуудыг эзлэл явж байгаа шүү дээ. Дублин хотоос гадна бас одоо манайхан бас Дублин гэдэг те. Ер нь орсоор дамжиж мэдлэг Монгол улсад орж ирж ирсэн юм чинь Дублин гэж бас ярьдаг. Бас Dublin гэж одоо англи үгээр ярьдаг те. Дублинээс гадна бол бас Wexford, Waterford, Cork тэргээд Limerick гэх мэтийн томоохон энэ бомб хотуудыг бол Belfast-ыг хүртэл викингчүүд байгуулж байгаа шүү дээ тий. 60 онгоцтой longshipтэй гэж орж ирсэн гэж зүгээр үздэг тий. Викингчууд. Яг анхны бол довтлогоо 795 онд болсон гэж тэмдэглэгдсэн шүү дээ тий. Тэгээд тухайн үедээ байсан одоо энэ Ирландын арал дээр байсан нөгөө кингүүд байгаа шүү дээ. Одоо манайхаар үг вангууд гэх юм нэг жижиг юм. Жижиг ахлын өмгийн ахлаа шүү дээ. Тэгээ жишээлбэл одоо О'Доннеллийн овгоос бол 40 цэрэг гаргах болно шүү дээ. O'Brien-ийнхаас нэг тэдэн цэрэг нэг 90 ч юм уу 60 ч үгээл гардаг ч гэдэг юм уу. Тиймэрхүү байхад бол ер нь викингчүүдийн хувьд эзлэгдэх хамархан байсан болов уу гэж тийм. Тэр үед чинь викингчууд орж ирээ за нөгөө monastery нөгөө нэг том сүм шашны дугнууд ч очиад эзэлж авч байгаа. Тэгэд энэ орж ирэх хүртэл бол ерөөсөө энэ нөгөө л дөрвөн вангууд минь хоорондоо хүчний төлөөх тэмцэл өрнөөл байгаа даа. Тэгэд тухайн үед нэг систем тогтцсон байгаа. Тэр нь юу юм хэрэг ерөөсөө the High King of Ireland гэдэг нэг ийм цол байгаа тийм High King буюу одоо өндөр манайхаар бол хаадын хаан. Одоо их хаан гэдэг тийм дөрвөн одоо энэ one толсын вангууд нэгдээд тэндээсээ нэг хаанаа сонгодог. Тэр нь одоо нэг юм нэгдсэн системийг байгуулад энэ арлыг ер нь бол цэхэрнэ гэсэн. Мэдээж энд бол угаасаа нөгөө power struggle би хүчний нөгөө төлөөх өрсөлдөөн байнгын явагдаж байгаа болохоор аль талд ерөөсөө бол. Тэг яг энэ дээр Vikingууд орж ирдэг. Тэгээд Vikingчууд ч нөгөө зүүн эргээд байгаа тэд Wexford, Waterford гэдэг газруудад очиод гота өөрсдийнхөө хүчийг төвлөрүүлээд авчиж байгаа сте. Гэхдээ нөхдүүдийн амбиц бол ерөөс тэр хаа байсан баруун байгаа, баруун талд нутгийн баруун талд байгаа Connacht-ийн ч юм уу тэнд байгаа O'Brien family-г бол эзлэх ямар ч тийм стратегийн геополитикийн бодлого байхгүй тий. Тэр бол нэгт өөрсөнд нь хамаагүй байсан байх гэж бол харагддаг. Тэгээд тэн дээрээс одоо нөгөө Leinster-ийн вантай Vikingч нь нэгдээд Vikingчуудны нөгөө талд нь болохоор Connacht болон Minster хоёр нэгдсэн ба. Тэгээд энд чинь бас нэг хүчний төлөх амар том тэмцэл, ширүүн тэмцэл. Хоорондоо. Тэгвэл одоо хоорондоо үзэж байгаа шүү дээ. Зарим нь бүр гаднаас эзлэн өрөнгөлж орж иж байгаа Vikingчүүдтэй эвсээд тэгээд одоо өөр хоорондоо тултж байгаа нэг ийм сониндор зураг бас анзаарагддаг. За ингэж байж байтал бас ер нь Ирландын түүхт бол Норманчууд орж ирдэг. Ялангуяа одоо Дублин хотын түүхэнд бол Норманчууд орж ирдэг. Энэ юу болвоо? Тэгээ 12 дугаар зуунд анх Норманчууд ирсэн гэж. Тэгээд за энэ саяны ярьсан зүйл бол ерөөсөө 800 оны үеийн түүх явж байгаа шүү дээ. Эндээс яг урагшаа ингээд хальт түүхийг гүйлгээд үзэх юм бол 200 жил нэгсэнд одоо Vikingчууд маань ерөөсөө энэ Дублин дээр ерөөсөө энэ Дублин хотын шавыг тавьж ер нь бол тэнд байгуулчихж байгаа. Порт хот байгуулчихж байгаа тийм. Тэгээ явж байгаад 200 жил ерөөдөө энд нөгөө л хүчний төлөөх тэнцвэрвэн яваад идэг явж байгаад 1014 он байхаа тий. Тэгэж санаж энд Clontarfийн том тулаан болдог. Тэр нь одоо энэ Дублинаас холбоо хойшоо нэг 20 минут баг яваад хүрчих газар юм газар байдаг. Тэгээ энэ долонгод маш том тул. За нөгөө талаас л Ulster болон Minster болон Connacht-ийн нийлсэн вангууд нөгөө тал нь Vikingтэй үзээд тэгээ тэнд бол Vikingуудыг бол өстө хүйс тэмдрээд арчаад хийчихэж байгаа. Тэгэхээр нөгөө Vikingчуудын 200 жил арлыг эзлэн түрэмгийлсэн энэ цаг хугацаа бол тэр дайнаар ингээд шот шийдэгдэх, тас шийдэгддэг. Тэгээ ерөөсөө Vikingчууд огт байхгүй. Ерөөсөө Vikingчуудын одоо эзлэн түрэмгийл тэнд зогсож байгаа. Гэлээгээд Vikingчууд тэндээ бол зарим нь үлдэх нь үлдээ тэндээ уусах нь усаад бибитээгээ хурим нараа хийгээд ингээд тэндээ микст болоод явж байгаа. За энээс хойшоо 150 жил өнгөрнө. Тэр 150 жилийн турш бол ерөөхдөө түүхийн үед нэг тийм айхтар үйл явц бол яваагүй гэж үздэг. Тэгээ энд бол ясах нөхдүүд нөгөө вангууд ч хоорондоо стил байлдастай л байгаад идэг.
Тэгээд байжсэн чинь одоо нөгөө Норманчууд орж ирж байгаа тий. Норманчууд тухайн 9 юм уу 10 дугаар зууны үед нөгөө Викингчууд чинь Франц руу ороод ирсэн. Тэгээд одоогийн Францын баруун хойд хэсэгт байгаа Нормандын нэг ингээд region байгаа шүү дээ. Тэр хэсэг дээр суурьшсан нөхдүүд байж байгаа. Тэгээд нөгөө нэг William the Conqueror гэдэг нөхөр ерөөсөө Англиг очингуудаа 1600 онд эзэлчихэж байгаа шүү дээ. Тэгээд тухайн үедээ эзэлчихэнгуудаа өөрсдөө nobleman болох өөрсдөө одоо шадар сайдуудаа газар хаваад өгцөн. Тэнгууд энд одоо нөгөө нэг Англид чи feudal system ингээд тогтоод эхэлчихэж байгаа. Тэнгууд нөгөө нөхдөө чи лорд баахан лордууд үүсэж газартай лордууд. Тэгээд өөрөө өөрийг автономис одоо ийм засаглалтай эрхтэй лордууд үүсэж байгаа. Тэгээ байжангууд энд юу болж байгаа гэхээр нөгөө нэг Leinster-ийн хаан байгаад Diarmaid гэдэг хаан байгаа. Тэр хаан маань нөгөө хэдэн нөхдүүдгээ бас л үзэлцээд тэгж байгаа хоорондоо хэлсүүд маань хоорондоо үзээл Viking нь аль хэдийн байхгүй болчиход байгаа шүү дээ. Тэгэхэд л үзээд байгаа. Тэгээ байжгаад хаан ширээнээсээ одоо татагдаад буучдаг. Тэгээд цөллөгт явуулаад. Тэгээд нөгөө нөхөр маань одоо алдсан хаан ширээ ингээ эргүүлж авах эрх мэтлээ, нэр хүндээ буцааж авах нэр идлэр одоо Их Британий арал руу яваад тэгээд тэндээсээ одоо Richard the Clare гэдэг энэ Welsh гаралтай энэ Norman хүнээс лордоос тусламж гуйдаг. За тэгээд нөгөөх маань л угаасаа хүч байна, чадвар байна. Окей, ойлгомжтой. За ингээд маргад ногоо арал дээр ирээд тэгээ ерөөхдөө тэнд ингээд өөрсдийнхөө бас эзлэн дүрмгээл тэнд өөрийнхөө хүч нөлөөг одоо ингээд энэ арал дээр ер нь бол. Тэгэхээр үйл явдал бол бусад Кельт одоо вангуудыг, захирагч нарыг, ахлагч нарыг унгаагаад өөрөө их эрх мэдлэг өөртөө төвлөрүүлэхийн тулд харийн өөр одоо арлаас гүрнээс одоо тусламж аваад буцаж ирээд нөгөө хэдийхэл байдаг. Нөгөө хэдийхээ бидийг хөтлөх гээд байгаа шүү дээ. Гэтэл цаана нөгөө нэг Richard the Clare маань бол шал өөр юм бодож байгаа шүү дээ. Энэ нөхрөөр ерөөсөө тий яач хүний гараар могоо ярилчих гэдэг шиг тэрийг яач тэнгуудаа өөрөө цаг нь ирэхээр өөрөө тэндээ очиод эзлээд авчаа ширэнт суучих гэсэн алсын бодлого явагдаж байгаа. Гол ер нь стратегийн хувьд бол бодлогын хувьд бол ер нь энэ Дублины бомбтыг за хойшлоод одоо Белфастыг ч гэдэг юм уу ер нь энэ эргийн эрэг хавийн орчмыг захирах юм бол ер нь хамгийн геополитикийн хувьд хэрэгтэй гэж үздэг шүү дээ тийм. Бас Норманчуудын хувьд илүү дэлгэрэнгүй хэлэхэд бол одоо яг Франц яг түрүү бас надад тийм Нормандын хэсэг бол тэр чигээрээ эдгээр бол яг Норс гаралтай буюу Викинг гаралтай хүмүүс байгаа шүү дээ тийм. Тэгээд нилээн одоо Франц соёлд орсон. За дээрэс нь Залматны шашныг одоо Христийн шашныг хүлээж авсан ийм ард түмэн байгаа тийм. Тэгэд энэ ард түмэн чинь буцаад Англи руу одоо түүний захирагч нь бол Duke of Normandy буюу William the Conqueror тийм булан эзлэгч William Английн одоо титмийг өөрийнхөө толгой дээр зүгээд за тэгээд тэрнийх нь нөлөө нь бас мэдээж Ирландд нөлөөлж байгаа. Өөрөө бол Royal гаралтай хүн байдаг тийм William хааны удмын би ч гэсэн хаан болох боломжтой шүү дээ гэдэг. Ер нь бол хаан ширээнд хааны удмын хүн суун шүү дээ би ч миний хаансын тийм минийх юм байна шүү дээ гэдээ очиод эзэлж байгаа юм үл явц харагдаж байгаа тийм. За энэс хойш бол Норманчууд ер нь одоо Ирландын үйл явдалд оролцоод улс төрийнх нь нэлээд хамгийн дээр толгойд нь сууж байгаа шүү дээ. Тэгээд ер нь Дублин хотын хувьд ч гэсэн нэг бол Кельтүүд их хэмжээгээр байна. Дээрээс нь Норс гаралтай яг Викингчууд байна. Дээрээс нь Норманчууд байна. За Уэлшээс хүмүүс ч бас их суурьшиж эндээ бас гэрэлт мэрэлт. Ер нь одоо энэ одоо юу гэдгийг аристократууд бол хоорондоо хүүхдүүдээ гэрлүүлээд илүү том болгоод л гээ явдаг шүү дээ. Яг энэ байдлаар бол бас дахиад хэсэг цаг хугацаа ингээд өнгөрөөд түүнийхээ хажуугаар мэдээж яг нөгөө Christchurch Cathedral гэдэг юм уу. За эсвэл Dublin Fort Castle гэдэг юм том цайзууд одоогийнхоо юм хэм маягийг хот маань олоод байж байгаа шүү дээ. Тухайд бол Vikingчууд ерөөсө порт байгуулаад тэгээд ер нь шавын тавиал гараад явчихж байгаа. Тэгээ нөгөө нөхдүүд нь Vikingуудаас нэг арайгаа саллаа гэж бодож 150 жилийн дараа дахиад Vikingууд хурж ирээд одоо эзлээд авчиж байгаа шүү дээ. Тэгээд энэ хоёр дахь энэ Норманчууд орж ирээд энэ одоо энэ Dublin хотын өнөөгийн дүр төрхийг олоход бол маш том нөлөө болсон гэж дэлгэрээд хэллээ. Тийм ялцчгүй тухайн үед бол Норманчууд орж ирээд тэгээд ерөөсөн түрүү хэлсэнчлээ феодалын нөгөө нэг системийг одоо лордууд үүсэж байгаа шүү дээ. Тэнгууд нөхдүүд очингуудаа энэ маргад ногоо арал дээр ирэнгуудаа газар хуугаад авчиж байгаа шүү дээ. Лордууд
газар мазар өгдөг ч юм уу өөрөө газартаа. Тэгээрээс цайз бариад эхэлж байна гэдэг чинь өөрийн мэдлийн газартаа л ер нь л цайзаа байгуулчаад энэ миний газар шүү гэсэн нэг юм символик маягаар ингэж яаж байгаа. Тэгээд энэ Дублинд чинь одоо Dublin Castle, Dublin-ийн цайзыг одоо барьж байгаа явц байна. За тэгээд баруун тишээ Kilkenny Castle гэдээ байгаа. Kilkenny-ийн цайз болонгууд яг Richard de Clare бол өөртөө зориулж барьсан цайз байж байдаг. Тэгээ ер нь бол яг энэ 12 дугаар зуунд нас одоо хүртэл үлдсэн одоо энэ том цайзууд ер нь бол тухайн үед норманчуудын хийсэн ажил гэж үзэж болно. Тэгээ тухайн үед бол нөгөө Saint Patrick's Cathedral гэдэг юм эсвэл Christ Church гэдэг юм уу энэ сүмийн одоо энэ шашны энэ барилгуудыг олонготой ерөөсөө их газрын готик юм маягаар дахиж сэргэн засварсан үйл явц бас 12 дугаар зуунд харагддаг те. Ер нь ийм Скандинав маягийн оруулж 2 дугаар Хенри хааны талаар бас ярихгүй байж болохгүй бах. Түрүүний нөгөө Кельт захирагч нарын хоорондын зөрчил буюу конфликтоос үүссэн бас нэг үр дагавар гэх юм бол бас 2 дугаар Хенри хааныг одоо энэ юунд лөө тэгээ юу гэдгийг болиар руу оруулж ирж байгаа ялтч орж ирж англичууд санаархаад норманчууд санаархаад за хажууд нь бас баг захирагч нар гэх юм уу Ирландын жижиг хаад бас байгаа. Жижиг хооронгод байна. За ингэж явсны эцэст бол 1169 онд анх яг одоо Английн 2 дугаар Хенри хаан одоо юу гэдгийг Тюдорын хусааных гэх юм уу 2 дугаар Хенри одоо 8 дугаар Хенри хүртэл Хенри ч бас сайн үргэлжлэж байгаа шүү дээ. 1169 онд 2 дугаар Хенри ер нь одоо энэ Ирландын өөрийнх нь ер нь геополитик, ер нь эрх мэдэл улс төрийн томоохон нэг төв болох хэрэгтэй юм байна гэж үзсэн юм шиг. Тэгэд 1175 онд өөрийгөө бол Treaty of Wexford буюу Wexford-ийн гэрээ хэлэлцээр гэдэг баримт бичгээр өөрийгөө Ирландын лорд гэд болгочихж байгаа тийм. Ер нь Ирландын захирагчийг өөрийгөө болгож штэ тий. Тэгээ бас яг энэ талаар ер нь Германы түүхийн философч Хегел философч мундаг хүн байсан тий. Энэ Хегелийнхээр бол Английн ер нь хамгийн анхны колонич нь ер нь Ирланд юм биш бол бараг 1000 жил колончлсан шүү дээ гэж ер нь хэлдэг шүү дээ тий. За ингээд Английн нөлөө ер нь Ирланд тэнд бол тогтож эхэлж байгаа. Ирланд гэж ер нь ихэнхдээ одоо ер нь Дублин хавцаа ингэж тогтож эхэлсэн тий. Бас ингээд Pale гэдээ бас Ирландын түүхт гардаг тий. Pale-ийн түүхийг хэлээд тий. Тий. Дублины түүхийг ярина гэдэг ер нь бол бараг Ирландын түүхийг ярьж байгаа ялгаагүй тий. Тэгэд энэ The Pale гэдэг одоо нэг бүс нутаг гэж хэлж болохоор нэг ийм газар яагаад. Тэр нод юу гэсэн хэрэг ерөөсөө л энэ эргийн Арлын зүүн эргийг дагсан энэ томоохон порт хотууд, томоохон стратегийн хувьд одоо чухал ач холбогдолтой газрууд, геополитикийн чухал ач холбогдолтой газруудыг ерөөдөө базаад ингээд нэг юм бүс нутгийг болтой Pale гэд нэрлэлж байгаа. Тэгээд түрүү хэлсэнчлээ нөгөө нэг Diamrit гэдэг нөгөө нэг Leinster-ийн хаан ширнээсээ татан болдог цэцлэгт явдаг нөхөр очоор Richard de Clare-ээс очоод урилга тавиад юм надад туслаач. Гэтэл энэ хаан энэ вам маань л ерөөсөө энэ 800 жилээр үргэлжилж байгаа Английн колони эхлэлийн цагийг ерөөсөө тавьж гинэ гэдгийг бол огт мэдээгүй бах тий. Тэгээд юу гэсэн хэрэг норманчууд ороод ирсэн. Тэгээд норманчууд маань стил нөгөө 2 дугаар Хенрихийн л захиргаанд байгаад байгаа штэ. Тэгээд нөгөө лордууд маань очингуудаа тэнд өөрийнхөө одоо бүс нутгийг эзэмшээд өөрийнхөө эрх мэдлийг тогтоогоод идэг. Тэгээд нөгөөх нь Их Британийн арлаас 2 дугаар Хенрих маань хараад идэг. Тэгэхэд гэтэл норманчууд бол тэнд ерөөсөө аюу автономис буюу өөрийгөө засагласан байдлаар аюу юм тусгаар тогтсон байдлаар байхад тэрийг нь 2 дугаар Хенрих хараад за энэ нөхдүүд ер нь болохгүй байлаа. Хин хаана хаан гэдгийг нь өстө үзүүлээд өгөхгүй болохгүй юм байна. Энэ байдлаар явах юм бол бид нар чинь нийлээд баг тэндээ Normandy Kingdom-ыг байгууллаа штэ гэж айж байгаа тийм нэг юм айдас баг. Тэгээд Хенри 2 дугаар Хенри маань бол цэргээ аваад тэнд очиод шууд цэргээ өчөөр тэгээд өөрийнхөө бас эрх мэдлийг тогтоож эхэлж байгаа. Тэгээд мэдээж энэ эрх мэдлийг тогтооход яг нөгөө түрүүний ярьсан The Pale гэдэг энэ бүс нутаг бол маш том голлох ач холбогдолтой. Тэгэхээр яг бас юу гэдгийг хойд хэсгээрээ Ulster, за баруун хэсгээрээ Connacht, за өмнөд хэсгээрээ Munster гэдэг энэ томоохон ийм мужууд
газрууд байгаа. Энд бол гэхдээ яг ийм орон нутгийн захирагч нар бол яг Кельт хүмүүс бол байсаар байсан байгаа шүү дээ, тий. Тэгэхээр гол нь л одоо ер нь Ирландын хувьд бол яг Дублин хотыг эзлэх гэдэг асуудал нь хамгийн чухал. Дублин хот бол түүний тойрж байгаа хэсэг эргийн нутгуудыг Пейлгээд өөрийн энэ хэсэг нутгийг эзлэх юм бол нөгөө гадаад худалдааны эргэлт ер нь эдийн засгийн сонирхол бүхий. Тийм л одоо зүйл болж байна гэж. Triton Sport хэвлэлтэй спорт хувцсны үйлдвэр. Энэ дэр мэдээж 2 дугаар Хенри хааны талаар Тюдорийн ухсааных баха тий. Энэ талаар. Тийм. За тэгээд түрүү нөгөө нэг Leinster-ийн one man хаан ширнээсээ татан буугтаа цөллөгт явж байгаа тий. Тэгээ явж ихта Normandy Lord Richard Clare дээр очиод найр тавиад тусламж гойж байгаа сте. Нөгөө Strong Bow хочтой тий. Урт номт гэх юм уу. Чи надаа ингээд туслаач тий. Аялаа очиад нэг яа гэд. Тэгээд ерөөсөө энэ Dermot болохоор тухайн үед бол ерөөсөө энэ 800 жилийн Английн колон яг энэ мөчөөс ингээд эхэлж гинэ гэдэг. Нэгсэн цэгийг ингээд тавьчихж байгаа тий. Энийг бол ерөөсөө тухайн үед л ухаараагүй байх. Тухайлбал Норманчууд ерөөсөө Маргаднагаа орол дээр очингуудаа эзэн нурам гэлээгээд өөрсдийнхөө ер нь бол нөлөөг тэнд тогтоож байгаа. Тэгээд тухайн үед лордууд нилээн Хенри 2 дугаар Хенри хааны засаг захиргаанаас ерөөхдөө гараад явцсан. Тэндээ илүү автономис одоо тусгаар тогтносон байдалтайгаар одоо ингээд тэндээ үйл ажиллагаа явуулаад идэг. Тэнгууд Хенри 2 дугаар Хенри хаан тухайн үед юу гэж бодож байгаа юм гэхээр энэ нөхдүүд чи ерөөхдөө явандаа эндээ нөгөө хэдтэйгээ нэгдээд эндээ одоо Normandy Kingdom-ыг байгуулчвал алстаа өстэй тон гэвгүй юм болох шүү. Энэ Англиг бол нэг хоёр талаас нь ингэ шахах гэдэг шүү дээ. Тийм. Тэгэхээр ер нь бол одоо барын цулцыг багтаа ингэхчээр одоос нь нам дарж байгаа гэх. Тэгээ ерөөхдөө аюу том маш том аримтайгаа ороод тэгээ ер нь бол дахиад тэнд энэ 2 дугаар Хенри хааны тэнд бас эзэн дөрөн гэл эхэлж байгаа. Энэ бол 1169 оны үйл явдал. Тэгэхээр одоо манай нэг Тэмүүжин төрөөд нэг 7 настай. Тийм. Манай түүхээр бол тий. За энэ үйл явдлын дараа 2 дугаар Хенри бол өөрийн биеэр одоо нөгөө Ирланд дэж байлдан дагуулт хийснийхээ дараа Wexford гэдэг энэ бас юуны Ирландын нэг одоо county дээрээс нь хотын бас нэр штэ тий. Wexford очоод Treaty of Wexford буюу Wexford-ийн гэрээ гэдэг одоо гэрээг байгуулад өөрийгөө бол аль бие усаар Ирландын арлын, Ирландын лордоор гэж одоо юу гэдгийг зарлж байгаа штэ. Английн ер нь колон шахуу болж байгаа юм да тий. Энэ талаар бас нэг түрүү хоёулаа ярьжсэн нөгөө Георг Хегел гэж Германы философч хэлснээр бол Английн ер нь Их Британий хамгийн анхны колон бол Ирланд шүү дээ. Тэгэхээр бараг одоо 800 жил бараг 1000 жил колон байсан ийм арт юм шүү дээ гэж хэлжсэн. Тухайн үед бас шууд нөгөө нэг бүх арлыг нийтээр нь одоо эзлээд өөрийнхөө одоо удирдлаганд оруулах гэхээсээ илүү ерөөсөө яг энэ тэр нэг том колоны эхлэл нь ерөөсөө тэндээ тавиад гол ерөөсөө стратегийн чухал хотуудыг эзлээд авчиж байгаа. Тэгээд тухайн үед бас нөгөө нэг уус нь нэгтгэх тэр бодлого эхэлж байгаа штэ. Тэнд англи хуулийг авах танилцуулж байгаа ч үгүй тийм үү? Эсвэл тэнд очиод англи соёлыг сурталчлах. За нөгөө шашин машин ч ингээд энд нэг юм зөөлөвчний бодлогоор бас давхар ийм ангилжуулах үйл явц эхэлж байгаа эндээс. За ингээд болвол ер нь Дублин за ер нь хойшоо ер нь эргийн хотуудыг бол эзэлснээр Английн хаанчлал, Английн авторитет тогтож эхэлжээ гэж. За ингээд Pale гэж бас нэг Ирландын түүхийн чухал одоо нэг юм хэллэг байгаа шүү дээ. Ер нь Pale-ийн талаар. За the Pale гэдэг. За энэ бол бүс нутаг гэд хэлчихэд бол баг буруудахгүй бах. Тэ нэг юм version байгаа. Тэгэд энэ нь яг аль бүс нутгийг хэлээд тахаар ерөөсөө эргийн зүүн одоо арлын зүүн эргийг дагсан энэ том бонд хотуудыг одоо Wexford орж олно, энэ Waterford орж ийн, Dublin манаас өөрөө орчин. Тэгээ энд нөгөө л нэг хөдөлთა арилжаа тэнд очиод хөлөг онгоцоо засах сэлбэгч байдаг юм уу?
энэ том стратегийн холбогдол бүхий порт хотуудад англичууд, норманчууд очиод ирэх одоо өөрсдийнхөө хүрээг тэлж байгаа. За ардаас нь нөгөө нэг англичууд маань очингуудад тэлж байгаа. Тэгэхээр энэ яагаад энэ The Pale гэдэг газар энэ Ирландын яг энэ түүхтэй салшгүй холбоотой яагаад ийм чухал газар юм бэ гэхээр тэнд л ерөөсө том политикууд явагддаг. Тэнд том ерөөсө үйл явцал ерөөсө тэнд өрнөдөг байсан гэсэн. Тэгэхээр эдгээр Pale болон Dublin хотыг л эзлээд байх юм бол эдийн засгийн нэр гартаа. Эдийн засгийн гартаа атгацнаа баруун тишээгээ ер нь тал нутаг, баруун тишээгээ ер нь хэдэн овог аймаг нэгсэнд одоо хөдөө бай. Тэнд дэд бүтц байхгүй л гэсэн үг тийм. Зүүн талд ерөөхдөө эдийн засгийн төвлөрж байгаа. Тэнд хотчлт үүсэж байгаа. Далаад гарцтай нөгөө портууд маань байгаад их газрын Европтойгоо ойрхон худалдаа арилж байгаа. Нааш цааш нь хийхэд боломжтой гэдэг утгаараа тийм маш стратегийн чухал газар байгаа тийм. За энэ ч хойш буюу ер нь 1200 оноос 1500 он хүртэлх одоо энэ 300 жилийн хугацаанд бол норманчууд ч ирландуудтайгаа холилдох үйл явц боллоо. Англичууд ч норманчуудтай болон одоо Ирландын Кельт овг аймгийн хүмүүстэй гэрэлтээр холбогдож байна. Олон байдлаар ингээ хоорондоо юу гэдэг нь микс болоод байна шүү дээ. Нэг ийм шин баг ийм арьстан үүсэх тийм жишээтэй ч гэдэг юм. Одоо нөгөө англо-норман ч гэдэг юм. Англи-норман хоёрыг хойлохоор юм уу те. Эсвэл англо-айриш ч гэдэг юм уу те. За ингээд 1500 оны үе хүртэл ингээд үргэлжилсэн байна. 8 дугаар Хенри хааны үе хүртэл. Тэгэхээр 8 дугаар Хенри хаан бол манай үзэгч нар бас мэдэх бах. Ер нь 6 хатан солисноор нас мэдэх бах те. Ингээл ер нь Английн түүхэнд бол маш том нөлөө үзүүлсэн. Тэгэхээр мань хүн бол анх бол мэдээж хэрэг протестант шашны хөдөлгөөн ер нь 1500 оны үед нэлээд одоо илүү их одоо дэлгэрч ирчээ авч гараад Европт те. Тэгэхээр католик одоо урсгалын эсрэг протестант шашин одоо Мартин Лютерийн эхлүүлсэн одоо энэ сөрөг энэ тэмцлийн үр дүнд тэндээс одоо санаа авч гэх юм уу юу гэх 8 дугаар Хенри хаан бол ер нь англичууд Ромын папаас хамааралтай байх явдал төгсгөр болох хэрэгтэй. Тэгэхээр бид нэр өөрсдөө англи маягийн англикан сүмийг байгуулах ёстой гэд өөрөө бол 1500-аад онд албан ёсоор сүм хийдэхэд тэргүүн болчихж байгаа шүү дээ тий. За тэгээд өөрийнхөө халаасанд байгаа буюу одоо ер нь колонд байгаа Ирланд руу харж ирсэн. Тэгэхээр ер нь Ирландыг яг хэн захираад байгаа гэдэг нь ойлгомжгүй болцсон. Тийм учраас өөрөө Ирландд ялангуяа Дублинд ер нь нийт Ирландын хувьд өөрөө бие эзэн байх ёстой гэж үзсэн учраас одоо алдарт одоо 1534 оны 8 дугаар Хенри хааны Act of Supremacy буюу би одоо бүгдийн дээр байх ёстой. Ер нь их харизмтай хүн байсан шүү дээ тий. Тэгэхээр яг энэ 1534 онд Английн бас нэлээд ингэж дарангууллын шин чанартай захиргаанд ороод тэгээд Хенри хаан бол өөрөө протестант шашныг илүү их түгээх үйл явц явж байгаа. Тэгэхээр маш хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байгаа шүү дээ. Энэ дээр бас ер нь Ирландын шашны талаар бас. За Ирланд шашны хувьд л за яг бүр Кельтээс аваад үзэх юм бол анх Кельтүүд эрэхтэй бол эдгээр чинь одоо паганизм буюу олон бурхтад итгэдэг, байгальдаа итгэдэг, онгош шүтлэгч гэдэг юм уу ийм шашинтай явж байгаад тэгээ нөгөө нэг манай алдарт Saint Patrick маань одоо тухайн Roman Britain бас яг Ром биш дээ. Тэгээд эндээс Roman Britain-ийн тэндээс ирээд католик шашныг бол одоо энэ арал дээр түгэж байгаа тийм. Тэгэл нөө хаадууд тэр нь очиод нөгөөдхөө түгэх гээл нөө хаадууд нь чи юу яриад байгаа гэлтэй бол өдөөс нэг юм 3 салаа навч барьчаал тийм. Эцэг хүү ариун сонс 3 Holy Trinity гээл нөгөөдхөө танилцуулаад байдаг. Тэгээ явж байгаад ерөөхдөө энэ католик шашны бол Ирланд тэр аяар нь түгэж чадсан, вангууд түгэж чадсан. Тэр ч утгаар одоо нөгөө Shamrock гэдэг энэ 3 тэр далбаатай цэцэг нь бас одоогийн үндэснийх нь символ нь бэлэгдэл нь байдаг шүү дээ. Өнгөн хүртэл нөгөө гих жишээтэй. Тэгээд энэ бол бүр 400-аад оны үед болж байгаа үйл явц. Тэрнээс хойшоо одоо 1500 гэдэг чинь бараг 1000 жил болсон үйл. Энд бол ерөөсөө энэ католик шашинда одоо өстэй нэвт шингэсэн. Католик шашин бол ерөөсөө өөрсдийнх нь Ирланд хүний одоо тэр хүнээс л амьдралаас нь салшгүй нэг хэсэг болсон байгаа шүү дээ. Гэтэл Хенри 8 дугаар Хенри хаан орж ирэнгүүтээ протестант шашнаа гүй чиний католик шашин чи буруу юмд итгээд байна. Миний юмд итгээ гэдэг хад бол энэ бол мэдээж маш том эсэргүүцэлтэй толгорох нь бол ойлгомжтой. Тэгэд ер нь эндээс эхлээл ер нь одоо энэ Англи Ирландын хямрал за ер нь шашны одоо ч үргэлжилж байгаа энэ хямралын эхлэл бол яг энэ тавигддаг шүү дээ. За За ингээд Хенри 8 дугаар Хенри хаан
болвол бас ер нь 8 дугаар Хенри хааны Ирландд хийсэн зүйлс бол жишээлх юм бол plantation буюу их тийм тариалангийн газар гэх юм уу тэрийг ихээр одоо байгуулж эхэлсэн. Одоогийн одоо Умард Ирланд тухайн үеийнхээ одоо ч гэсэн бас Ulster-ийн түүхэн нэрээ бас хадгалж байгаа энэ хэсэгт за мөн одоогийн Cork-ийн оршдог тэр Munster-ийн хэсэгт бол яг тухайлан энэ хоёр бүс нутгийг илүү хөрс сайтай, илүү үржилжинтэй гэдэг утгаар нь ер нь газар тариалангийн бүс нутаг болъё гэсэн ийм бодлогыг одоо Английн одоо засгийн газар, Английн хаан бол баримталж эхлээд Ulster буюу ялангуяа одоо одоогийн Умард Ирланд байгаа газар руу их хэмжээгээр одоо Шотланд тариачдын газар тариалан эрхлүүлэхээр тийшээ газар өгөөл одоо ерөөсөө явуулчихж байгаа шүү дээ тийм. Тэгэд магадгүй ер нь эндээс эхлээд одоогийн хямрал эхэлсэн болов уу гэд. Тэгэхээр протестант шашинтай Шотланд хүмүүс Умард Ирландд төвлөөд суурьшсан. Харин нийт одоо үлдсэн одоо Ирландд бол дандаа одоо католик шашинтай 1000 жилийн турш одоо өөрийнх нь католик шашинтай традишн байна шүү дээ тийм. Тэр уламжлалаад тагаад явж байгаа ийм үзэгдэл гарч байгаа маа тийм. Тэд нар маань бас нутгийнхаа баруун тишээ ер нь бол шахагдах ийм нүүдлийн хөдөлгөөн өрнж байгаа шүү дээ тийм. Хенри 8 дугаар Хенри хаан ч бас шашнаа түгээхдээ нөгөө Шотланд Английн протестант шашинтай ард ирэхтэй оруулж ирэнгуудаа тэнгуудаа тэнд байгаа нэг католик шашинтай Ирланд хүмүүсээ олонготой нутгийн баруун тишээ ер нь жоохоо ингээд төлөх маягтай иймэрхүү үйл явцаас харагддаг тийм. Энд бас Английн түүхэнд, Ирландын түүхэнд бас нэг бол Connacht руу яв. Go Connacht or die. Тийм. Нэг бол Connacht руу яв. Бүр тэр баруун тишээ өвжилж бод. Тэр нутг руу бүр яв. Эргийн шумлуугаар яв. Эсвэл үх. Ер нь бол тийм протестантыг хүлээж авахгүй бол тийм бүр цаашаа тийм сүм хиншүүлсэн болж байгаа. Ер нь шашны хургуудад ер нь католик шашинтай хүнийг бол өндөр албан тушаалд томилдог гүйч гэдэг юм уу энэ байдлаар хавчлалт хяхлах болвол ингээд явагдсан. За үүний дараанаас нэг том нэр орж ирж штэ тий. Энэ бол Oliver Cromwell. Oliver Cromwell орж ирж байгаа. За нөө Henry 8 дугаар хаан маань тэнд протестант шашнаа түгэх гээд нөгөө л тэмцэл маань одоо өрнөд идэг. Төрөө эсэнчлэн бас нөгөө Saint Patrick's Cathedral гэдэргээл Christchurch гэж шашны гол байвар тэднийг чинь бас дахиад сэргээн засварлал протестант баягаар дахиж барих маягийн тий. Ингээл иймэрхүү тэмцлүүд өрнж байгаа. За энд дараа нь бол за 1600 тэр бол нэлээд урагшаага ингэ явчихж байгаа тий. Тэр 1641-ээс 52 оны хооронд гэж би санаж байна. Тэнд бол Английн иргэний дан өрнж байгаа. Тэгэд энэ Английн иргэний дайнд болонгод юу болж байгаа гэхээр ерөөсөө энэ хаан засаглалыг нураая. Ерөөсөө үндсэн хуульд хаан засаглал би одоогийн яг энэ Английн гол энэ төрийн бүтэц тавигдах эхлэн тэнд гэж. Нэг талд болонгод royalist байгаад нэгсэндээ хаан засаглалыг дэмжиж, нөгөө талд нь болонгод парламентистад байгаад парламентын засаглалыг дэмжиж идэг. За тэгээ парламентын засаглалыг тухай тэрийг нь толгойлж исэн нь бол энэ Cromwell, Oliver Cromwell гэдэг хүн байж таарсан. За тэгээд энэ тэмцэл 10 жилийн турш явсаар байгаад одоо парламентистуудын ялтаар өндөрлөө. За энэ хаан ширээг юугаа 1-р Карл болчихж байгаа тийм нөгөө Theodoric санийхаа чинь байхгүй. Тэгээ 1-р Карл цаазлуулаад тэгээд парламентистууд бол энд иргэний данд ялж гарч ирээд одоо энэ монаркийг бол татан болгож байгаа. За энэний нөгөө тал бас нэг эвсэл явагдаж байгаа. Яг нөгөө энийг далимдуулаад Англи улс өөрөө хоорондоо хагаралтай байна гэдэг. Ирландд бол маш том боломж. Тэнд юу болж байгааг нь түрүү нөгөө нэг ярьсан штэ. За нэг Англо-Норман ч байдаг юм уу эсвэл Айршууд нь Викингтэйгээ нийлцдэг ч юм уу. Ингээд нэг юм бүлэг нөхдүүд микс болсон бүлэг нөхдүүд ингээд байгаад идэг. Тэгэнгүүт энд болгоод нэг Old English буюу тэр Norman-чууд байгаад. За одоо яг native Irish-ууд мэн өөрсдөө байгаад идэг. Энэ хоёр чинь одоо ингээд хоёр dual system одоо үсэм нийгэм үсчээд байгаа шүү дээ. Энэ хоёр мань тэндээ нэгдэж байгаа байхгүй. Нэгдлээ. Тэрийг нь болгоод одоо Confederate Catholic гэж нэрлэдэг. Тэгээд энэ хүчний эвсэл нийлээд за тэгээд Англи руу ороод цохилдог гэж байгаа шүү дээ. Англиг одоо тэгээд ихний цохилтууд нь бол амжилттай болдог. За тэгээд удаа цогтон дээр нь нөгөө Англи иргэний данд дуусчихж байгаа. Тэнгууд тэнд хүчний тэнцвэр ингээд алдагдангууд нэгдэл рүү гарчих. За тэнгууд Oliver Cromwell мэн маш их хүчтэй орж ирэнгуудаа маш богино хугацаанд маш хүчтэй төрөмгөл бол энэ арал дээр бол үзүүлдэг. Тэгээ өөрийнхөө аримтаа орж ирээд 1649 онд Дублинд болдог Rathmine гэдэг
Дублины урд хэсэгт болдог энэ газарт маш том тулаан болдог. Тэгээ ерөөхдөө энэ Oliver Cromwell-ийн ялалтаар маш олон дайн тулаа игээд маш олон ялсан. За тэгээд Дублиныг бол тухайн үед бол тэр Confederate Catholic гэдэг эвслээс булаагаад авчиж байгаа. Буцаагаад Дублиныг Английн гарт оруулаад авчихна гэсэн. Тэгээ цаашаа Kilkenny явж байгаа нөгөө нэг том Pale яваад байгаас тэр region бүс нутагт байгаа хотуудыг дахиад эзлээд аваад ир. Тэгээд тэнд бол ерөөхдөө Oliver Cromwell-ийн үнэмлэхүй дарангуйлал тэнд тогтож эхэлж байгаа буюу Английн тухайн ардлыг тэр чигээр нь захирж байгаа тэр он жилүүдийн эхлэл бол яг энд эхэлж байгаа. Тэгэхээр яг нэг талаас нь бол ер нь англичуудын түүхэнд ер нь дэлхийн бүгд найрамдагчдын түүхэнд бол Оливер Кромвелийг бол агуу суут хүн гэж магадгүй авч үзэж байна. Английн түүхийн перспективээс л тий. Ер нь бол бүгд найрамдах засаглалыг дэмжин, парламентыг дэмжин, ер нь конституц байх хэрэгтэй, ер нь хуулиар асуудал шийдэх ёстой шүү гэж гарч ирээд 1-р Карлыг 1649 он цаазлж байгаа шүү. Тэгэхээр нөгөө талаас нь Ирландуудын түүхэнд бас харгислал алан хядагч тийм хүн бас харагдаад байдаг. За эндээс хойшоо бол Ирландуудын конфедератын буюу холбоотнуудын ер нь ханд нь хавдарагдсан гэж хэлж болно тийм. Тэрнээс хойш бол ер нь Ирландчууд өөрсдөө ийм independent буюу бие даасан байдлаа илүү их алдаж суларч эхэлж байгаа юм шүү дээ тийм. За эндээс хойш юу болов? За энд бол мэдээж Oliver Cromwell-с хойш Dublin хотын ерөнхийдөө ийм дүрс shape гэх юм уу те тэр нь бол өөрчлөгдөж эхэлсэн. За ер нь нэлээд англи хэл бол нэгдүгээр хэл болж аль бие ёсоор гарч ирээд нөгөө Ирландын Gaelic Celt хэл маань байхгүй болоод нөгөө нормончуудын хүч сулраад ингээд ирсэн л дээ. Тэгэхээр эндээс хойшоо 1900 гад оны эхний хагас хүртэл ер нь англи, хоёрдугаар хагас хүртэл ер нь английн нөлөө тэр чигээрээ байжаа гэж. Ирландын түүхэнд бол энэ үеийг бол ascendancy-гийн үе гэж нэрлэдэг. Буюу юу гэдгийг эзэн эрхийн гэрээтэй дээд талд нь ер нь англичууд захирч байгаа. Ирландууд бол өдөр тутмынхаа үйл ажиллагааг ингэж явуулж явна. Улс төрийн хувьд бол ямар нэгэн хүч тэнд байхгүй болжээ гэж. Бас ер нь яг хотын түүхийн хувьд гэх юм бол энэ Английн түүхэнд Georgian era, Victorian era гэж Victorian гэм үе, Elizabeth-ийн үе, George-ийн үе гэж байдаг ч тийм. Энэ бол Ирландд бол энэ George-ийн үе их туслаа ингэж ялангуяа хотуудад л өгсөн болов гэж хараад байгаа. Ер нь 1-р George, 2-р George, 3, 4 гэдэг ийм 4 George хааны нийт энэ үеийг бол George-ийн хаанчлалын үе гэж нэрлэж байгаа шүү дээ. Тэгэхээр барилгын хувьд гэх юм бол бас яг зураг өгчөд бол айгу тодорхой харах бах. Яг ингээд тийм symmetrical буюу тийм аль талдаа юу гэдэг вүлээ? Тэг шимтэй ийм барилгуудтай. Дээрээс нөгөө хаалгануудынх нь хоёр талд нь баг нь байдаг ч гэдэг юм уу. Барилгын өндөр бол нэг 5 давхраас л нэг дээшээ гараад байхгүй. Тэгээ дээрээс нь барилгууд бүгдээрээ яг нэг энэ тэнцүү игнэнд байх хэрэгтэй ч гэдэг юм уу. George-ийн эраны тийм архитектурын дэг бол яг энэ Dublin хотод бол их шингэжээ гэж. За энэ George-ийн үе бол 1714-өөс 1830 он хүртэл явагдсан байна. Тэгээ яг энэ хотчлтын төлөвлөлтийн юм дээр бас Dublin нарыг ялгаад явж байгаад бас харагддаг шүү дээ. Яг энэ George-ийн үеийн юунуудтай ингээл явхад хож байгаа яг энэ тэгшинтэй 4-5 давхар барилгуудтай. Тэгээ ерөөсөө Georgia-ны бас нэг тухайн үед хот төлөвлөлтөндөө бийжсэн бодлогын нэг нь бол ерөөсөө low density гэдэг хотол ерөөсөө Лондон шиг ажиллахгүй, Парис шиг ажиллахгүй. Ийм хүн ам нь төм бүжгсэн бум бүжгсэн юм гэхээс илүү ерөөдөө хүн ам жоохон тархаж суурьшсан те. Тэгээ нэг байшин байлгад артаа гартантай байх ч юм уу. Иймэрхүү юм хотын зохион байгуулалтыг тэнд анх үсгэж байгаа. Тэр нас одоо хүртэл харагддаг шүү дээ. Хүн амьдрахад ийм тухтай төслийг бүрдүүлээд. За тэгээд 1797 оноос эхлээд ер нь Dublin хотын түүхэнд бол нэлээд тийм өсөлттэй ийм жилүүд эхлэх тэр үе таалга нэгдсэн гэдэг. Энэ дээр болохоор яагаад гэж юм бэ гэхээр ер нь 1707 онд парламентын зүгээс Английн парламентын зүгээс шүү дээ, тийм. Мэдээж төв нь бол Лондонд байгаа юм чинь. Энэ бомб хотуудыг цэвэрлэх, лифи голыг цэвэрлэх ийм ажил том хөдөлгөөн эхэлжээ гэдэг. За энэ үед бол ер нь энийг сэргэн мандлын үе Ирландын хувьд бол нэлээд
тийм соёнгийн гэрлийн үе гэж бас хэлдэг. Ялангуяа энэ Royal Dublin Society гэдэг одоо Royal одоо хааны Dublin-ийн нийгэмлэг 10 хүнтэй нийгэмлэг. Тийм 14 хүнтэй нийгэмлэг гарч ирээд дандаа ийм одоо джентльменууд гарч ирээд тэгээд яг одоогийн одоо Dublin хотын үндэсний музей, үндэсний галерей, соёнгээр enlightenment энд их гэдэг номын сангуудыг барих. За дээрэс нь daily буюу те өдөр тутмын сонингийн одоо сүлжээ хэвлэлийг тэтгэх гэх мэтэр ингэж эхэлсэн. Ягаад ингэж 1700-аад онд сайн одоо юу гэдгийг хотын хөгжил их явагдсан байх хэрэг мэдээж Их Британий эзэнт гүрэн өөрөө тэлээд байгаа шүү дээ. Нөгөө колони эзэнт болсон энэ үедээ явж исэн. За энд бол Ирландд бол Humphrey Jervis, за одоо John Rogerson, William Fownes, John Eccles гэх мэт томоохон худалдаачд гарч ирээд тэгээд мөнгөөрөө ивент итгээд одоогийн нөгөө North Wall, East Wall, за бүр South Wall гэдэг ингээд яг энэ бомбд хамгийн хэрэгтэй яг тэр хэсгүүдийг бол илүү тогтжуулж бүр lighthouse-уудыг буюу те эргийн нөгөө гэрэл цамхгуудыг хүртэл ингэж барьж исэн ийм үе байна л да. Энэ үед бол энэ RDS гэдэг тэр Royal Dublin Society-гийн нөхдүүд бол ер нь энэ practical idealism ер нь practical идеологтой тэрүүгээр юм болгон ингэж юм идеал байх хэрэгтэй, сайн байх хэрэгтэй гэсэн тийм тэр нь practical байх хэрэгтэй. Тэр нь practical байх хэрэгтэй. Яг хэрэгтэй байх хэрэгтэй тий. Тэгээд одоо нөгөө ботаникийн цэцэрлэг түрээлэнгүүдийг байгуулсан ч гэдэг юм уу. За ер нь бас энэ үед бас Guinness 1759 онд бас Guinness-ийн чараа яриг яг үйлдвэрлээд эхэлж байгаа шүү дээ тий. Тэгэхээр ер нь бол яг заах Викингуудаас аваад тэр хотуудын шоп бол тэнд тавигдсан байна шүү дээ. За хот ер нь бол энэ цэндэрлэнээ ирээдүйд гэсэн нэг дүр зураг анзаарч байна. За яг энэ RDS-ийн орж ирээд яг энэ хотод байдаг үзүр үйлчилгээ хотыг бий болгодог энэ гол бас юмнуудыг энд бас бий болгоод байна шүү дээ. Тэгээд тухайн үеийнхээ бас ер нь эдийн засаг болоод соёлын төв болсон мэддээд байгаа юм л да. Ягаад гэх юм бол нөгөө төрж байгаа уран зохиолчд нь ер нь одоо Jonathan Swift-ээс эхлүүлээд л James Joyce гэх бүр 1742 онд яг Music Hall гэдэг хөгжмийн танхимд нь бол Handel хамгийн анхных нь Германы алдарт Handel шүү дээ. Австрич үлээ. Анхныхаа нь Messiah гэдэг нь Hallelujah гэх тэнд одоо тоглуулсан гихч шийтэйгээр ер нь Ирланд бол ингэж сэргэн мандж явжээ. За тэгээд энэ үед нь бол бас ер нь 1592 онд бас Trinity College бас баригдаж байгаа шүү дээ. Trinity бол ер нь Ирланд гэлтгүй дэлхийд нэлээд дээгүүр ихний баг 100 удаа баг орж байгаа шүү. Орж байгаа. Ихний баг 20-д орж байгаа. 10 үед тийм сүлд нэлээ. Тэгэхээр их сургуулийн 1-р Элизабет хатан хаан бариулсан гэж ярьдаг шүү дээ. Анх бариулаад за ингээ явжээ гэж. Хотчлтынхаа бас газар ер нь хотчлтоороо ч гэсэн Лондонгийн дараа орох хэмжээний те яг энэ Их Британий энэ юуны явдал колоничлын явдал. Ер нь энэ байдлаараа ч гэсэн мэдээж хэрэг ер нь колоничлно гэдэг бол маш олон ард түмэн үндэстнүүдийн баялагийг өөртөө хурааж хөрвүүлэх гэсэн үндсэн зүйл орж байгаа шүү дээ тий. За тэгээд нөгөө шин төв нээгдсэн, за Америк твийг нээгээл үйл ажиллагаа явуулаа. Мэдээж олон улсын бараа таваар худалдаа 8 хөгжлөө. За ингээд явж идэл 1840 онд буюу 45 онд бол төмсний үлсгэлэн гэж Ирландын төмсний үлсгэлэн гэж тэр маш том үлсгэлэн болдог. Тэрнээс болоод маш том ард иргэд нутгаа орхиод явдаг ийм үйл явцлж байна тийм. Ялангуяа Америк нэгдсэн улс руу Америк руу явдаг. Америкийн зүг рүү тийм. Тэгээ дээрээс нь бүр 800 мянган хүн үлсгэлэнгөөс болж амиа алдах тохиолдлууд гарсан. Энийг бол бас Frame podcast-ын нэг дугаар дээр бол төмсний үлсгэлэн гэж бол дугаар орсон байгаа. За эндээс хойшоо ингээд ер нь одоо энэ Ирландчууд бол өөрсдийнхөө эрх чөлөөнийхөө төлөө тэмцэх ёстой юм байна. Ер нь Ирланд гэж энэ үндэстэн байх юм бол Ирландчууд өөрсдөө энэ өөрсдийнхөө улсыг удирдах ёстой биз дээ. Улс төрийн эрх мэдэлтэй байх ёстой биз дээ гэсэн энэ санаа бол 1800-аад оноос эхэллээ гэж. Тэгэхээр ер нь төмсний үлсгэлэнд англичууд Ирландчуудад яаж ханддаг байсан бэ гэдэг нь бол маш тодорхой харагдаж байгаа юм л да. Бараг Ирланд хүн бол бараг хүн биш гэж бараг үзэж байгаа шүү дээ. Тийм учраас ер нь энэ хөдөлгөөнүүд эхлээд за тэгээд ер нь сүүл рүүгээ бол тусгаар тогтнолоо ирэх хайх. За мөн Английн парламентд бас Ирландаас суудалтай болох гэх мэт ингэж асуудлууд нь гэж хэлцдэг болжээ гэж. За ингээд 1800-ад оны үед бол
Ирланд гаралтай өөрсдөө мэс этнүүд. За ялангуяа бас католик шашинтай хүмүүс ер нь тусгаар тогтнолын талаар яриа эхэлсэн. Энийг бол дэлхийн түүхэнд Ирландын Irish Home Rule гэж хэлдэг. Энийг бас нөгөө хинээ Жавхарлал Нерүүгийн дэлхийн түүхийг толдох уу гэлөө физик яд навсан юм уу стори юу гэдэг тий. Энэ дээр бас гомрул гэж шууд манайх нөгөө орсуудаар шууд орж ирдэг. Home Rule гэдэг гомрул гэдэг. Тэгэхээр Home Rule буюу би энд Ирландын арлаа би өөрөө удирдах эрхтэй юм байгаа үстэй л гэсэн ер нь үндсэн тэр шаардлага нь бол ингэж тавьж эхэлсэн гэдэг. За тэгээд 1916 онд Ирландын түүхэнд бас тодор бичигдэх одоо энэ Easter Rising гэдэг ер нь тэмцэл өөрсдийнхөө төлөө Ирланд тэг чигээрээ сэрж гэн ер нь Кельт угсаатнуудын сэрэлт гэж бас нэрлэдэг тийм. Тэгэхээр энд бол маш олон ийм Ирланд гаралтай бичгийн хүмүүс, Ирланд гаралтай цэргийн хүмүүс, дээрээс нь худалдаачид, за юу гэдгийг бүхэл одоо урлагийнхан ч гэдэг юм. Эднэр бол яг Ирландынхаа төлөө, улсынхаа төлөө ингэж босч эхэлсэн гэдэг. За тэгээд 1919-с 1921 оны хооронд 3 жил үргэлжилсэн Ирландын эрх чөлөөний дайн гэж 3 жилийн хугацаатай болсон англитэй хийсэн тийм. Энэ үед бол яг нэг guerrilla war гэж нэрлэдэг шээ. Ингээд юу болоод байгааг нь мэддэхгүй. Энэ тэнд ингээд ийм бослого хөдөлгөөн гараад тэнд ч нэг байшин дэлбэж яах шиг тийм. Нэг ийм амар тайван байдал алдагтаад эхэлсэн байна л да. Эндээс нь болоод ер нь бол энэ 1918 оны сонгуул, ер нь парламентын сонгуулаар нь Ирландын Sinn Féin буюу одоо би өөрөө хийж чадна гэдэг утгатай ийм Ирланд үгээр намаа нэрлсэн нам гарч ирээд олонх одоо парламентынхаа ер нь Ирландын өөрийнх нь парламентын суудлыг ихэнхдээ католик шашинтай Ирланд хүмүүс эзлээд ингээд эхэлчихээр нөгөө нөхдүүд чинь шууд шийдвэр гаргах боломжтой болчихсон шүү дээ. Тэгэхээр чинь ер нь тусгаар тогтно гэдэг байдал руугаа ингэж хэлж байгаа. Өөр бас дахиад нэг салаад яг тэр юунаас болоод дахиад өөр нэг нам гарч ирдэг те. Ерөөдөө л яг төмсний хямралаас хаашаа ер нь бол яг хин нэмбэ гэдгээ мэдэж авч байгаа шүү дээ те. Яг англичууд бол үнэхээр Ирландуудыг хүн биш гэж үзэж байгаа. Та нар бол өстэй хүн биш. Энийг нь бол энэ занг нь бол мэдээд авцсан. Тэгээ ер нь бол бид нар ер нь ирээдүйд англид бол итгэж болохгүй юм. Бид нар өөрөө өөрсдийнхөө одоо хүчээр амьдрах хэрэгтэй байна гэд. Тэгээд энэ нэг юм үндэсний энэ хөдөлгөөн ерөөхдөө тэр төмсний юмрлаас хаашаа эхлээд тэр нь яг 20 дугаар зуунтай золохдоо маш хурцтай байдалд ороод тэгээд түрүүс нь хэл бичгийн хүмүүс эдгээр сэтгэлтнүүд одоо орж ирээд тэгээд нэг юм одоо national identity гэдэг юм маш эрчтэйгээр үүсч эхэлж байгаа тийм. Ингээд 1921 онд Англи Ирланд хоёрын хооронд гэрээ хэлэлцээр хийгдсэний дагуу Англи одоо Ирландыг анх удаага Free State гэдэг одоо чөлөөт улс гэдэг ийм гой ганган нэрийн дор гэдэг юм уу хоорондоо ингээд гэрээ хэлэлцээр хийгээд тохирч байгаа юм л да. Ийм боловч Английн Британий эзэнт гүрний одоо Commonwealth-ийн орнууд гэдэг чтэй хамтын нөхөрлөлийн орнууд гэдэг юм ийм Dominion Англи захирал шүү. Гэхдээ та нар өөртөө бол home rule буюу өөртөө парламенттай байж болно, энийгээ удирдах болно. Гэхдээ томоохон шийдвэрүүд бол Англи бол гарсаар байх болно гэдэг ийм байдал бол байсан. За тэгээд мэдээж хэрэг эндээс хойш дэлхийн 2 дугаар дайн гараад за 1945 онд дэлхийн 2 дугаар дайн албан ёсоор дуусны дараагаар колон задарч байгаа. Колон задраад ер нь Англи чинь дэлхийн тавцанд одоо байр суурь алдаж байгаа шүү дээ. Яг эндээс болоод энэ колоны задарлаас эхлээд ерөөхдөө л Ирландын яг тусгаар тогтнолын амжилтууд бол эхэлж байна гэж харж болдог тийм. Тэгэхээр албан ёсоор бол 1949 онд Ирландууд бол бүгд найрамдах Ирланд улс буюу Republic of Ireland гэж улсаа нэрлээд нийслэл нь Дублин хот байх юмаа гэд баяр хөөртэйгээр одоо улсаа зарлаад за энэ хүү тэгээд умард Ирланд болоо өдөлтөж байгаа шүү дээ англи мэн бол тий. Өөрийнхөө харьяанд оруулаад. Тэгэхээр энэ бас юу болсон бэхээр бас ер нь дараагийн подкастер яг умард Ирландын түүх гэж ингээд орох юм бол өөрөө бас их сонирхолтой түүхтэй учраас умард Ирланд бас яагаад нөгөө бүгд найрамдах Ирландд орохгүйгээр нэгдсэн онд улсад ордог гэдэг нь нөгөө Хенри хааны 500 жилийн өмнө 400 жилийн өмнө эхлүүлсэн нөгөө Улстер буюу умард Ирландын хойд Ирландын нутагт нөгөө Шотланд Протестант, Шотланд, Уэльс, ер нь англичууд тэнд суурьснаас болоод бүх одоо нийтийн санал асуулга буюу референдум явуулснаар тэр референдумаас бол умард Ирландууд бол бид нар бол энэ UK-д буюу нэгдсэн онд улсын захиргаанд үлдэх
хэрэгтэй. Эдийн засгийн болоод шашны түүхийн хувьд бол бид нэр Англигаа дагаад Их Британаа дагаад явсан дээр үздэй гээд Умард Ирланд бол нийслэлээ Belfast гэж хотоор тавиад тэгээд ер нь бүгд найрамдах Ирландаас тусдаа салж байгаа тийм. Тэгээд ер нь Умард Ирланд болон бүх найрамдах Ирландын хоорондын хямрал бол 1996 98 он хүртэл бол тийм маш ширчтэй өрнөж байгаа сайхан л давсан шүү дээ. Нөгөө Ирландууд чинь өөрсдөө бүгд найрамдагчууд чинь өөрсдөө бидний газар бидний арал дээрээс том газар таслаад нэгдсэн хамт улсын харьяанд орчлоо гэдэг байдлаар санддаг. Нөгөө нөхдүүд нь бидний эрхчлөлөөр бидний одоо фри байх байдалд халтлаа гэж үздэг. Ийм байлаа гэж. За тэгээд мэдээж одоо хотын түүх ярих гэж одоо бүхэл бүтэн хоёлоо улсын түүхийг л ярьчлаа. Тийм, Дублин хотын түүхийг түрүү хэлсэнтэй Дублин хотын түүхийг ярих гэдэг юм баг Ирландын түүхийг ярихтай ялгаагүй юм л юм болох ялцчихгүй нөө маш чухал газар. Ерөөсөө түүхэн дандаа л Дублинд өрнж идэг юм газар. За ийм түүхийг туулснараа Ирланд бол зовлон үдсэн гэх юм ийм арт юм байна шүү дээ. Харин одоогийн одоо бүгд найрамдах Ирланд улсын ерөнхий одоо нөхцөл байдал, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ, эдийн засаг, ажиллах хүч, томоохон салбарууд чигдэг энэ талаар. За ингээд түүхийг ерөөхдөө гүйлгээд 1000 жилийн гүйлгээд үзэхэд ерөөхдөө 2000 жилийн турш манай Ирландууд маань ер нь бол түүхийн тавцандаа яг нэгдмэл болоод маш хүчрэх байж үтсэн ард түмэн гэхэд бол баг үзээгүй байх. Ингэж хэлэхэд бол нэг буруутгахгүй бах тий. Тэгэл ерөөсөө эндээс янз янзын улсууд орж ирсэн төрөм бэлдэг. Тэгэж явж байгаад ерөөсөө Ирланд бас гинт эдийн засгийн хувьд өсрөнгөө хөгжлийг сайхан хийсэн. Энийг бол the Celtic Tiger Boom гэж яриад байгаа шүү дээ. Тэгээ яг энэ Английн колонич нуурлаа 2 дугаар дайнд дуслаа. За 1950 онд, 60 онд, 70 онд золглоо. Энэ он жилүүдэд бол яг тусгаар тогтносон дөнгөж тусгаар тогтнолоо аваад явж байгаа ямар ч орны замналаар явж байгаа байхгүй. Тэр тухайлбал одоо маш хэцүү байдалд орж байгаа. Тэгээд эдийн засаг нь маш уналттай. За тэгээд тэнд бол ерөөсөө public sector л байна уу. Одоо хүмүүс нь засгийн газарт ажиллах ч юм уу. Ийм болохоос биш хувийн хвшил гэдэг зүйл байхгүй. Нэгсэндээ зах зээл чөлөөт бос байсан үе. За тэгээд 70 онтой 80 онтой золгож хахад энэ бол нэг том барууны одоо энэ капиталист эдийн засгийн онолыг бол оруулж ирээд энэ дээрээс юу нь бол эдийн засаг нь маш хурдтайгаар өссөн гэж бол хэлж болдог. За тэгээ нөгөө баруун талд чинь нөгөө Chicago Boys буюу neoliberalism гэдэг эдийн засгийн онол гарчиж байгаа. Тэгээд яг энэ neoliberalism эдийн засгийн онолыг одоо оруулж ирж байгаа. Үнэхээр аргагүй. Яагаад гэвэл энэ англиар ярьдаг зүүн талд нь англи байгаад нөгөө Margaret Thatcher чинь neoliberalism-ыг ороод нөгөө талд нь Reagan байгаад идэг. Тэгээд ингээд энэ эдийн засгийн онол орж ирээ. За нөгөө хувийн төр эзэмшдэг байсан одоо enterprise-ууд байна. Тэднийг хувийн хвшил болгож байгаа. Тэнгууд нөгөө private хийгээд эхлэнгууд тэнд одоо ажил бий болж эхэлдэг ч юм уу. Эсвэл за аж ахуйн нэгж байгууллагууд ямар нэгэн аж үйлдвэрлэл дээр нөгөө нэг 50-аас 20 цаар мань байхгүй болчихж байгаа. За тэгээд өөрийнхөө зах зээлийг сул чөлөөтэй тавиад нэгсэндээ глобал зах зээлд одоо өөрсдөө нээж өгч байна л гэсэн. Тэнгуудаа эндээс ч одоо нөө дэлхийн худалдаа эхэлдэг ч юм уу тий. Хөрөнгө оруулалт эхэлдэг ч юм уу. За тэгээд ийм үйл явц явж байгаа. Тэгээд эннээс уялдсан нэг болж байгаа зүйл гэвэл корпорациудад болон компаниудад зориулсан татварын маш таатай орчинг Европ бий болгож байгаа. Тэгээд tax haven heaven тий цаашаа хараг тий 12.5% гэж байгаа байхгүй яг тэр tax incentive гэдэг нь. Тэгээд маш таатай одоо энэ татварын нөхцөлийг бүрдүүлээд төхөөр энд юу болж юм гэхээр Америкт бол ерөөсөө бүүм хийж байгаа сте Silicon Valley нөгөө нэг Frightful 5 ч юм уу Google, Amazon, Microsoft, Apple ч юм эднэрийн headquarter-ууд нь Европт headquarter-ууд нь дандаа одоо юунд байгаа Дублинд идэг. Тэгээд эднэр чинь бүр ингээд тэрбум million саяар нь хөрөнгө оруулалтыг авчираад энд ажлын газрыг бий болгоод тэгмээд офис байраад тэгээд ирэнгууд ажилч нөгөө нэг одоо иргэдийн мэн амьдрах орчин сайжирна, цалин сайжирна. За ингээд худалдаа авах чадвар сайжрах. За ингээд эдийн засгийн мөнгөний урсгал хурцсах. Ингээд эдийн засаг нь улам ингээд бат болж эхэлж байгаа. За тэгээд эдийн засаг нь бат болоод ирэнгууд эдгээр ингээд банк санхүүч гэдэг юм уу эсвэл одоо боловсролын систем ер нь цаашдаа яах вэ гэсэн энэ алсын хараануудаа маш зөв тавьсны үндсэн дээр өнөөдрийн энэ хөнгө төрхийг бол энэ эдийн засгийн хувьд маш хүчтэй орон болж чадсан гэж үздэг.
Тэгээд технологийн хувьд бол ерөөсөө бүр юм IT hub гэдэг байгаа. Технологийн салбар. За тэгээд pharmaceutical им үйлдвэрлэлээрээ дэлхийд толгой зогсож байна. Тийм. За тэгээд бүхэл бас нөө англи хэлээр ярьдаг болохоор ерөөсөө энэ англиар ярьдаг одоо энэ Америкийн том зах зээл Европ руу болон Европын холбооны дээр 500 сая хүнтэй энэ том маркет руу ороход бол мэдээж англи хэлтэй орнууд амжиж орох нь бол ойлгомжтой. Тэгээд хоёрдугаарт татварын маш таатай нөхцөл байна. Тэгээд ерөөсөө энд маш гой боломжууд ингээд гарч ирж байгаа. Тэгээд гадна дотноос олон хүмүүс энд орж ирээд эдийн засаг нь улам хурцтай хөгжиж байна. За одоогоор бол бүр нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээр дэлхийд бараг эхний 5-т орох баг. Европтой бол Люксембургийн дараа л 2-дугаарт. Люксембургийн дараа 2-дугаар нь тийм дэлхийд бараг 5-т байна. За тэгээд Ирландын иргэншилтэй бол Ирландын виз гэдэг юм бол ерөөсө дэлхийн 193 орн гэж санаж байна. Бараг Япон, Сингапурын дараач байхаар энэ маш хүчтэй. Одоогийн өнөөдрийн байдлаар бол маш хүчтэй юм орн болсон байгаа. Тэгээд энэ ингээд хараад үзвэл нэг 50 жилийн турштай асар том эдийн засгийг зөв бодлохоор алсыг харсан зөв бодлохоор хэрэгжүүлж чадсан эдийн засаг аварч чадсан. 2008 онд бол нөгөө Америкт болсон эдийн засгийн дэлхийн эдийн засгийн хямралсан. Тэн дээр ялтчгүй дагаад хямарсан. Тэгээд тэр хямралаа бас зөв бодлохоор ингэж давж туулаад бас одоо хүртэл ковидын дараа хүртэл эдийн засаг нь стил ингээд тогтвортой, улам өсөлттэй ингэж явж байгаа юм болсон байгаа. Тэгэхээр бас энэ ер нь Ирландын түүхэнд Дублин хотын хувьд бол эдийн засгаараа ямагт нэгдүгээр тал байсан. Одоо ч гэсэн одоо нийслэл хот бусад одоо хот бол ямар ч өрсөлдөх тийм боломжгүй Дублин бол нэгдүгээр байна шүү дээ тий. Ер нь тэгж хэлж болно. Ялтчгүй Дублин бол бүх том дэлхийн корпорациудын headquarter-ууд нь энд байгаа. Бүх ерөөсөө энэ логистик энэ дэд бүтцийн асуудал ерөөсөө Дублинаар. Тэгээд энэ Дублин маань дөнгөж анх подкаст хэлж байгаад ярьжсэн газар зүйн геополитикийн хувьд маш ашигтай байрлалтай. Ерөөсө баруун тишээ худалдаа хийлээ гэхэд ерөөсө Атлантын далай ямар ч орны хилээр татвар төлөхгүйгээр шууд Америк руу худалдаа хийх боломжтой. За тэгээ зүүн талд нь бол Их Британий ардлууд. За тэгээд Британий ардлуудад тойроод ерөөсө шууд их газрын Европ руу худалдаа хийх боломжтой гэдэг утгаараа. За тэгээд энээс гадна 93 онд өөрөө 73 онд чинь Европын холбоонд нийлсэж байгаа тийм. Тэгээ сүүлд 93 он нэг Европын холбоо single market гэдэг нэг юм гаргаж ирж байгаа. Тэр нь болохоор ерөөсөө Европын холбооны орнууд чинь өөрсдөө нийт хүн амынх нь бараг 500 гаруй сая хүн. Тэнгууд single market гэхээр ерөөсөө тэнд татвар байхгүй, тэнд чөлөөтэй, логистик чөлөөтэй, тээвэрлэл чөлөөтэй, бүх юм чөлөөтэй. Тэгэхээр Ирландын зөвхөн 5 сая хүн амтай арал гэхээс илүү гатгшаага илүү анз экспорт хийх. Тэр 500 сая том маркетыг тэнд байр суурь олох гэдэг энэ том амбиц нь бас ингэж өөрийг нь одоо төвшөнд авчиж байгаа эдийн засгийн хувьд хэлж болохоор. За ер нь бол хоёлаа ер нь Дублин хотын түүх, Ирландын түүхийн талаар ярилцлаа. Тэгээд ер нь бас дэлхийд алдартай Ирландын брэнд бүтээгдэхүүнүүд ч гэдэг юм уу ийм алдартай зүйлс үүдэн шүү дээ. Тэр талаа. Тий. Ерөөсөө энэ бол хэн болгоны толгойд шууд орж Guinness те. Нөгөө алдартай шар хайраг маань байдаг Stout beer байгаа. Тэгэд энэ бол бас дэлхийд маш олон хувь борлогддог. Ерөөсөө Guinness гэхээр л ерөөсөө бид нар мэддэг. Irish beer штэ энэ нэстэ гоё гэл мэддэг. За хоёрдугаарт энэ Celt соёлоод байж болж энэ St Patrick's Day гээд болдог. Бостон маш өргөнөөр, Америкт бол маш өргөн нөгөө түнслэн өсгөлөнгөөр дөрвсөн хүмүүс Бостонд очсон байгаа шүү дээ. Massachusetts очсон. Тэгээд тэрнээс гадна пабны соёлыг бол өстэй бүр Ирланд бол бүр үнэхээр гайхалтай авч явдаг. Энэ бол бүр дэлхийн одоо баг номер 1 пабны соёл гэж хэлэхэд бол баг пабны соёл бол Ирландаас гаралтай ч гэж баг үздэг тий. Тэгээд энд бол ингээд пабд нь ороод нэцтэйгээ шар хариг уугаад яриад дэлгээ суухад ч гэсэн ерөөхдөө бол мэддэг. Үнэхээр эндхийн пабны соёл бол гайхалтай гэж хэлж болохоор энэнгээрээ бас олон дэлхийн олон жуулчдыг бас татдаг тий. Зөвхөн дээр одоо энэ Temple Bar гэдэг энэ голын цаанд байгаа энэ баарнд л ерөөсө очиж шар хариг уухыг, Guinness уухыг хөсдөг бүр тийм tourism бүртэл үссэн жишээтэй. Тий. Юм хат байна гэж. За ямар ч тач ер нь чадны ядан хоёлаа бас энэ Дублин хотын түүхээ ярьж дуслаа тийм ээ. Бас юу их сурвалжаад өртөхөд ерөнхийдөө гол их сурвалжаар энэ Richard Kelly-ний
Historical Atlas of Dublin гэдэг энэ номыг бол гол их сурвалжаа болгож ашигласан. За мөн бусад их сурвалжуудыг бас ашигласан тийм ээ. Тийм бусад их сурвалжууд Britannica, тэгээ зарим их сурвалжуудыг бол интернет, YouTube гэх ер нь бол медиумууд дээр дамжуулж мэдээлэл олж авч байгаа. Тэгээд бас дээрээс нь энэ подкастын хажуугаар ер нь Dublin хот болон Dublin-ы ойролцоогоор ойролцоо хийсгийн дүрснүүдийг бол манай гэрэлтүүд маань бол өөрөө бичсэн байгаа. Тэгэхээр гэрэл зураг сонирхдаг, бас видео мейкинг сонирхдаг залуу байгаамаа гэж тийм. За ингээд хэлэх зүйл байна уу? За тэгээд ямар ч тач энэ дугаартаа урьж оролцуулсан Дэлгэрэнт болон Фрими хамт олондоо баярлалаа. Тэгээд энэ дугаараа тавтай сайхан үзэж өнгөрүүлсэн байхаа гэдэгт найдаж байна. Үзэгчтэй хандж хэлгээд. За дараагийн дугаар хүртэл түр баяртай.